Тэгээд буурлуудаас эвийг сахих даалгавар авсны дараагаар угаасаа нөгөө эв сахих шаардлагатай юмрхүү асуудлууд гарч ирсэн. Гэхдээ яг иймэрхүү асуудлууд заавал эв сахиараа гэж хэлсэн хэлээгүй угаасаа байнга тохиолдож илээ л да. Одоо жишээлбэл манай бага охины цэцэрлэгийн багш нь манай бага охиныг ад үзэх, төгшөөх тийм айгүй сонь хандлага гаргаад тэрэн дээр би айгүй амар уурлаад яхаараа хүний бяцхан үрийг одоо гэж ад үзэж төгшөөж багш хүн байж гэдэг юм уу. Тэгэл ингээл ууралж байгаад дотор маань болохоор чи ч гэсэн хүүхдэд төгшөөд шүү дээ. Чи ч гэсэн ингээл хүүхдээ ингээл амар ядаргаатай байхад ингээл ад үзгүй байдэн шүү дээ. Энтэр гэсэн юм сэтгэл төрүүлсэн байхгүй. Тэгэл одоо нэг найз маань ингээл юм хэлэхээр тоохгүй ч юм уу, нөгөө найз маань юм хэлэхээр ойлгохгүй ч юм уу, ингээл тэгэнгүүт дотор маань дахиад чи ч гэсэн ингээл хүний хэлж байгааг ойшоохгүй ингээл чихнийхээ хажуугаар өнгөрөөгөл өөрийнхөө юмыг яриад ахаа үе ингээ байдэн шүү дээ. Чи ч гэсэн хүнийг одоо ингээл цензурдэл те нэг сайхан гэгэрлийн юм ярьчаал өөрөө тэр гэгэрлийнхаа хэмжээнд нь хүрэхгүй байхад нь ямар сайн юм бэ гэл ингээд үгэнчгүй байдэн шүү дээ гэдэг юм ингээл буцаагаад над руу ингээд юус болдгүй. Тэгээд за гэд тэгсгээд орхисон байсан юм. Тэгээ нэг бөөлөнд явсан байхгүй юу? Бөөлөнд жоохтой хээр гарч бөөлөд тэгээд нөгөө нэг бурал буучаад бас л ингээл үсэрсэн хайраасан эргэлцсэн юм нэлийн юм хөдөлгөөнтэй бөөлөн хийж исэн. Тэгээд хийж явах үед нь нэг хүн ирээд нар зөв эргэж бөөлөөрэй буурлаа гэж хэлчихээ яваад өгдөг байхгүй юу? Тэгэхээр тэр үед нь л би ингээд нар буруу эргэцсэн юм байна гэдгийг ингээд анзаарсан байхгүй. Би ч өөрөө нар зөв буруугаа ерөөсөө нэг сайн мэддгүй ер нь л амар толгой эргээд байдаг. Тэгэл тэр бурал маань ингээд буцаж нар зөв эргэж тойрч гарснаа шууд тухлаа суучдаг байхгүй. Уг нь бол тэгэхэд бурал тухалж суухгүй ер нь үүлтэй байсан. Яг юу хийж байгааг надад харуулаагүй ч гэсэн ингээд нөгөө хийгээд байгаа юмнаас нь анзаархаар ингээд үйл хийгээдсэн байхгүй. Тэгээд тухалж суучаад надаас асууж байгаа байхгүй юу? Нар зөв буруугаа ялахгүй буурал гэж байх уу? Тэр нь би бодохгүй юу? Гэхдээ нэрэл одоо ямар бий байгаа штэ тэ нэг эрхвш нэг өвгдөөд сонгод буурал юм чинь нэг нар зөв буруу мэтэл ялгаж л байгаа хэл гэж бодлоо. Тэгсэн чинь ингээд намайг ямар үйл хийж байгааг ямар зорилготой ингээд нар буруу эргэж байгааг мэдэхгүй ээжэж миний ингээ хаашаа эргэж бөөлөхийг хүртэл заах юм уу гэж нэг хэлчингүүтлээ. Гэхдээ яг хав ингээд усын уул ёсын даг тэ нийтийн дунд байгаа бол жаягаа сахинаа ингээл гэхдээ бол ингээд дотроо бол жоохон ундууцчихсэн заяа одоо өөрийнх нь үүлэнд ингээд саад болцсон учраас нэг хийх юм хийхгүй байгаа учраас нэлийн ундууцл мэдрэгдсэн боловч ингээд одоо агсамнаал ч юм уу те тэрүүгээр нэг цамнаал ч юм уу ингээд ууралж уцаарлал юм хүмүүс шидэл ч юм ерөөсөө тийм ааш гаргаагүй тэгсгээд мордсон. За тэгээ би эндээс бол ингээд нэг үлгэр дуурайл амарч юм шиг те. Гэтэ бол яг энийг би нэг үлгэр дуурайлалтай бол ирээгүй. Хамгийн гол нь тэрнээс хойш би ингээд өөрөө мэдлгүй нар буруу эргэх тухай бодоодсэн байхгүй юу? Нэг мэтгэд л ингээл ер нь нар буруу иргэдэг ямар үйл байд юм болж гэдэг юм ингээл ойр ойрхон бодвол тэгээ сүүл рүүгээ бүр байнга тэрийгэ бодоод ахаар нь судалж үзэхгүй юу. Тэгээд одоо группт орсон хүмүүс бол мэдчихэж байгаах би нэг ер нь ягаад загсны эренгичээд бомбын эренглүүр шилжиж ингээд хойшоогоо шилжээд байгаа юм бэ? Энд одоо ингээ хонь руугаа орох хэрэгтэй юм шүү гэж нэг асуулт асуусан баа. Тэгээ тэрийг ингээд гинт анзаараад яа хойшоо яваад байгаа юм бол гэдэг. Тэгээ судлаад үзэхээр тэр дэлхийн тэнхлэгч нэг ийм би зүгчгийн буруу хийж байгаа ийм чөлөө мэдгүй. Ийм хазгай байжгаад 26,000 жилийн турш ийм болж 26,000 жилийн дараа ийм болж ингээд солигдтiin гинэ. Ингээд аажмаар гэсэн. Тэгээ тэрнтэй холбож тайлбарлалт юм байлээ. Одоо дэлхийн тэнхлэг ийм байжгаад ийм болчих юм бол нарны тусгалаар дамжиж ингэж одон гаргийн одоо нөлөөлөл юм уу иргэшээл юм уу ингэж эсэргээрээ явд юм байл да. Одоо дэлхийг нөгөө талд нь гаргаад тавьчихад адилхан болчтой юм хайшин. За нэг тиймэрхүү заяа. Гэхдээ би энийг ингээ гүйцсэн ойлгоогүй шүү. Яг гэвэл одоо хорны мэрэгжлийн англи хэл маань бол ерөнхийдөө дутаад тэгээ бичлэгийг үзээд ч гэсэн ойлгоход тун хэцүү буюу жоохон хэцүү юм байл толгой эргээдсэн. Тэгээд бас нэг гариг байгаа хгүй яг юм дэлхийн ард байдаг гариг. Тэр ингээд харахад ингээд яг дэлхийтэй адилхан ингээ нар зөв эргээ явж байгаа хэрнээсээ яг дэлхийтэйгээ ойртох мөчтөр ингээд сонио гогцоорч эргээд байдаг. Тэр гогцоорч иргэн гэдэг чинь ингээд гогцоорж явах үедээ буцаж эргээд ишигээ явчаад байна гэсэн үг юм болов. Гэхдээ бол тэн дээр бас ингээд тайлбар нь англиар лээсэн л да. Ер нь бол яг тэр нь ингээд тэр гаригийн тэр гогцоорж эргэж байгаа хэсэг нь тэр гаригийн яг юм үндсэн чиглэл биш ээ. Зүгээр юм дэлхийгээс харагдахтаа ч гэнэ дэлхийдээ харьцуулахтаа ч юм уу тэгж үзэгддэг ч гэнэ. За мэдгүй нэг тиймэрхүү зүйл. Тэгээд ер нь одоо оронд чинь нэг тийм нэг нар буруу эргэх гаригууд ингээд нэг буцаж эргэх ердийн зүй тогтлоос арай өөрөөр эргэх ч юм уу иймэрхүү нэг байдаг юм байл та. Дээрээс нь бас нэг хүн надад хэлсэн ингээд домчийн судар дээр зарим хүрдүүд нар буруу эргэдэг энэ төр юм байдаг гэд. Тэгээд за яг хав нар буруу эргэх гэдэг чинь ерөнхийдөө бол ингээд
тэгээ ертөнцийн зүй тогтолт нэг байдаг зүйл юм байна. За зөв эргэлттэй хас гэхээр одоо Монгол хас байна, буруу эргэлттэй хас гэхээр гитлэр юм тэг билег тэмдэг штэ билэгдэл тэгэнгүүт гитлэр чи ямар үлдээсэн гэхээр нөгөө еврейчүүдийг хомроглоо устгасан ч гэдэг юм. За нэг ингэсгээд нэг холбож за ямар ч хэсэн нар буруу эргэлт гэж нэг юм байдаг юм байна гэж бодцоод тэгээ энийг чинь би олохын тулд ингээд ерөөсөө нөгөө дээш нисэж байгаа хаа одон гариг судлаа те. Ер нь бол дэлхий дээр амьдарч байгаа маань мэдчих ер нь одон гаригууд нь хаашаага яаж ирнэ ямар ер нь хамаач байгаа юм те. Тэгэж ингэж хитрхи холдож явж байгаад бууж ирээд би ингээд бичлэгээ хийх гэж бэлдчихсэн байхгүй. Тэгээд яг үндэ бол юу ярих юм мэдэхгүйс яагаад гэвэл ямар ч юм ололт амжилт хариулт байхгүй учраас ямар ч гэсэн ингээд нэг ганцаараа өөртөө яриад үзчихсэн чинь гинт ингээл таг гал хариултгаа ороод ирдэг байхгүй. Тэгээд тэрэн дээр бол би тэгтээ амар гайхсан ингээд хаа хамаагүй юм одоо орон судалж дээгүүр нисчаад бууж ирээд яг өөрийнхөө жижиг асуудал дээр төвлөрсөн чинь өмнө нь огт олж хараагүй юм олж харсан юм шиг нэг тийм сонио үйл явцсан байхгүй. Тэгээд тэр нь юу байсан бэ гэхээр би одоо ингээд бүх насаараа энэ тэгээ EV-ийг сахих яаж ганцаардахгүй байх тухай ингээ хариулт тайгаад ерөөсөө яг юунаас болоод байгааг нь ойлгохгүй хүмүүсээс л болоод байгаа юм шиг надад санагддаг байсан. Тэгсэн чинь тэр үед миний толгоонд ямар бодол орж ирсэн юм бэ гэхээр миний бэлэнчлэх сэтгэлгээнээс болж ийн гэдэг юм бодол орж ирсэн юм. Тэгээд энэ харилцааны ур чадвар чинь бэлэнчлэх сэтгэлгээтэй яаж холбогдоод байгаа юм бэ гэхээр одоо цааш нь дэлгэрүүлж юу гэж ухсан бэ гэхээр нэгдүгээр төштэй бэлэнчлэх сэтгэлгээтэй хүн чинь нөгөө бусдыг буруутгадаг, бусдаас буруу хайдаг, өөрөө юунд ч буруугүй гэж боддог штэ. Одоо ийм нэлийн бэлэнчлээд сурсан хүн чинь миний муухай амьдарч байгаа нь одоо аав ээж буруутай, тэ ажил дарга буруутай, юу гэдэг юм бараг энэ нийгэм буруутай, дэлхийн ертөнц буруутай гэх нь л холгүй байдаг штэ. Тэгэхээр нэгдүгээрт бэлэнчлэх сэтгэлгээтэй учраас миний харилцааны асуудал юм болохгүй байгааг би бурууг нь бусдаас хайгаад байсан юм байлээ. Бусад хүмүүс намайг ойлгодгүй учраас эсвэл бусад хүмүүс намайг зовоосон учраас бусад хүмүүс ингээд би сэтгэл гаргаж байхад надад сэтгэл гаргаагүй учраас гэд ингээд буруу хайсан байгаа байхгүй. За нэгдүгээр зөө. Хоёрдугаарт ямар байдаггүй гэхээр нөгөө алтан дээд үнний аялалгуун дээр нэг ийм нэр том яадаг шүү дээ. Авахын дархан гэдэг. Тэгэхээр бэлэнчлэх сэтгэлгээтэй хүн бол авахын дархан буюу ингээд аваа сурцсан. За энэ дээр юу гэж ярих гэж байгаа вэ гэхээр би ер нь бол нэлийн юм бэлэнчлээд сурцсан хүн байх нь бол угаасаа ойлгомжтой тодорхой зүйл байхгүй. Ягаад гэвэл би багадаа аав дээр өссөн. Аав маань намайг маш их эрхлүүлж ингээ харилдаг гэсэн. Тэгээд манай аав ч өөр амар хөдөлмөрч. Манай аавын талынхаа удмаар юм нөгөө хүүхдүүдийг хөдлөгдөг бүх юм ингэж өмнөөс нь бэлдэж ингэж хамгаалж тэгж хит эрхлүүлдэг юм удмаараа тийм хүмүүс байхгүй. Тэгэнгүүт манай болохоор ингээл ажиллаа хийж орж ирэл шууд хоолундаа хийгээл хувц хунар угаагаал гэр орон цэвэрлэл явчихдаг. Тэнгүүд би болохоор хичээлээсээ орж ирээл сайхан ингээ хөвтөд үнзээ. Тэгэл нөгөө аав чинь ажилдаа ядарч орж ирээл хоолоо хийгээл ингээл явж байгаа. Тэнгүүд тэр дундад би ингээ хөвтчихэл аав цай. Аав бараг тэр удирдлага төхөөлт гэх нь холгүй шүү. Нэр бараг тэгдэг байсан баха. Бүр яг тийм байдалтай өссөн. Тэгээд уг нь бол бүр багадаа би тийм байгаагүй юм. Ингээл аавыгаа битгий намайг одоо өмөрөөд бай, битгий намайг эрхлүүлээд тэгэж болохгүй энэ төр гэж амар их ярьдаг байсан. Тэгээд яалтчгүй аа маань ингээл тэр намайг хөдлөхөөс өмнө ингээ юм маань бэлтчихдэг. Одоо жишээлбэл нэг харахад л миний хүүрдэг ингээл бэл имэйлээ ингээ буцсандаа оёгдоод ханцуу манцуугаар гараад ирсэн байцаа юу. Тэгэл ингээ бүх юм ингээд баг намайг ботхоос сэтгэхээс төрүүлээд ингээ бэлдээд ийм дадалтаар би ч одоо аавтайгаа нэг 20 жил амьдарсан байлаа гэхэд 20 жилийн тийм бэлэн амьдралын дадал надад байгаа байхгүй. Тэгэхээр би бол энэ бэлэнчлэх гэдэг зүйлээс хаашаач цухтахааргүй хүн. Яг нэг бие дагаад тустай амьдарч гиснээс хойш би бүх юмаа өөрөө хийдэг болсон ч гэсэн 20 жилийн дадал гэдэг чинь бас том юм байгаад байгаа шүү дээ. За тэгээд нөгөө насаараа ингээд аваасаа мөнгөч авд сурсан, сэтгэлж авд сурсан, хайр халамжч авд сурсан ингээд бүх юм аваа сурцсан. Тийм учраас нөгөө бусад хүмүүсээсээ бас авах гээд байгаа байхгүй юу? Сэтгэл авах гээд байна, одоо халамж авах гээд байна, анхаарал авах гээд байна, урам авах гээд байна. Ерөөсөө ингээд нөгөө юм авахгүй болвол би өөрийгөө халамжилж чаддгүй, өөртөө урам өгч чаддгүй. Тэ гэхээр ингээд бусдаас амар хамааралтай. Ерөөсөө миний ад жаргалтай сайхан сэтгэл хангалуун байх нь бусад хүмүүсээс хамааралтай. Өөрөөсөө хамаарах гэдгийг олж харж чадахгүй. За 3 дугаарт нь мэдээж бэлэнчлэх сэтгэлгээтэй хүн чинь яадаг вэ гэхээр туулал дутуу байдаг буюу нөгөө хүний гараар юм хийлгээ сурцсан учраас өөрөө ингээд нөгөө хийж бүтээсэн тун цөөхөн тий
өөрөө хийж бүтээ гэхээр бэлэн байгаад байдаг учраас хийж бүтээхгүй тэрнийхээ одоо үр дүнд тархинч нэг ажиллахгүй гарамч нэг хөдлөхгүй ирнээсээ амруу нь хоол орж ирээд байдаг гэсэн үг. Тэгэхээр чин хүн чин нөгөө алдаж оноож те зовж зүдэрч саад бэрхшээлийг давж ингэж явдаг нөгөө сэтгэлийн хат тууштай байдал нь ингээд ерөнхийдөө тогтоогүй гэсэн үг байхгүй. Тэг буурлууд бас нэг ингэж хэлжсэн юм а би нэг буурлуудаас хариулт хайгаад явж байхад ингээд бид нар чамаас те төгс байхыг шаардаагүй чи ямар ч байж болно те чи ингээд 100% байх албагүй тэгэж боломжгүй. Гэтэ чи ингээ үүлээ хийх ёстой. Чиний хийсэн үйллийн орон зайг 100% гэж үзэх юм бол тэрнийг одоо 60% та хүмүүс хүлээн зөвшөөрж ивэл тэр бол ингээ бараг том амжилт. Түүнээс ингээ 40% нь чамайг хүмүүс хараана, чамайг хүмүүс шөөмжлөн, чамайг хүмүүс муулна, доромжлон дорд үзнэ. Иймэрхүү орон зай бол угаасаа байна гэл бас нэг сайн дэлгэрүүлэхгүй ингээ орхицсон байхгүй юу. Тэгээд тэр мэрийг бодоход юм штэ би насаараа ааваараа тижээлгэж одоо ааваасаа авч амьдэрсэн аавыгаа өмнөөсөө ажилуулж амьдэрсэн хүний хувьд нөгөө над дээр ирж байгаа 100% бүтэн амьдрал маань аав дээр маань 60 40 тэгээ магадгүй 50 50 70 30 болж бууж исэн тэр тууллыг нь би мэдэхгүй байхгүй биеэрээ тулаагүй болохоор тэгэхээр нөгөө над дээр 100% болоод ирэхээр ингээд амархан 100% болоод ирчдэм байна гэж ойлгоод тэр хандлагаараа тэг ингээл юу гэдэг нэг юм хийхээр тэрийг хүн амтан муулахаар ингээд амар эмзэг тусч аваад ингээд танихгүй ойлгохгүй давж сураагүй нөгөө сэтгэлээ хатжуулаагүй сэтгэлээ тасгалжуулаагүй тийм асуудал үүсэж байгаа байхгүй. А тэнгууд аа маань миний өмнөөс ингээд тэр ачааллыг тэ ажиллаа ихтэй тэр чинь хүнтэй муудалцж байгаа хүмүүст муулуулж байгаа хүмүүст загнуулж байгаа тэ тэр ачааллыг өөр дээр авчаад над руу 100% болгоод ингээд бэлнэр өгөөд исэн ийм зүйл бас байсан юм байна гэдгийг ингээд одон гаригаар нисч яваад яаж ч юм мэдэхгүй ингээд гинт олж ирсэн. Ингээд дүгнэх юм бол бэлэнчлэх сэтгэлгээтэй хүн чинь ерөнхийдөө яг дотор нь ийм өчүүхэн хүн байдгийн байна гэж дүгнэхээр байгаа байхгүй юу. Өчүүхэн гэхээр үйлдэл нь баахтай буюу хийж үзсэн үйлдэж үзсэн юм тун цөөдөө буюу орон зайн жижигхэн. Тэгээд орон зайн жижигхэн туулал баахтай учраас сэтгэлийн хат байхгүй буюу юм сэтгэлэн жижигхэн гэдэг юм өчүүхэн дотортой явж орж байгаа. Харилцаан дээр өчүүхэн дотортой хүмүүс яадаг вэ гэхээр нөгөө дандаа л ингээл өө хайгаа шүүмжлээл болж бүтгүүгээ тоожол болохгүй талыг хараал ингээл хатураал улам өчүүхэн болоод улам тойргоо жижигсгээл улам ганцаардаал улам хурдл руу ингээд ордог юм байна л да. Тэгэнгүүт хэрвээ уужуу сэтгэлтэй нэг юм уужуу хүн байдаг ш нэг юу ч болж байсан ингээд нэг айгу тайван байдлаа хадгалж идэг сэтгэл хөдлөлөө савлгаанд баг хүртдэг юм доктортой хүмүүс чинь нэг юм уужуу хүмүүс эдэн штэ яг гоо тэгжил байг те тэгжил байдгийн ингээд нэг ингээд байждаг хүмүүс эдэн штэ. Одоо манай аав бол ер нь бол яг тийм хүн баг. Зөөлнөр алдартай сайхан сэтгэлээр алдартай байхгүй ингээд хүмүүст өгөөлэн те тэр хүмүүс нь авчаад эргүүлээд новширсан ч тэгэл дахиад өгж явах жишээний нэг юм тийм хүн байхгүй. Би бүр ингээд өмнөөс нуураа та яаж тисэж байна гэхээр ингээд дугаа гэтэгддэг байхгүй намайг. Тэгээд надад нэг удаа нэг тийж хэлжсэн ингээд чи ингээд хүнд ерөөсөө ашиглуулахгүй гэж ингээд зүтгээд ах юм ажил хийх дээр хэлжсэн л та ингээд энэ хүн намайг ингээд ашиглаад байна энэ төр гэх. Тэгэхээр хүнд ашиглуулахгүй гэж зүтгээд ах юм тийм юм байхгүй штэ. Хүнд харин ч ингээд ашиглуулдаг байхгүй юу? Ашиглуулж идэр чи тэр ажил мэл чинь цаашаа явдیں۔ Ингээд хэлжсэн. Тэг би ямар сонио үзэггүй гэж бодоод тухайн үед тэг өнгөрөөцсөн юм. Тэгээд хэдүүлээ бүр ихнээсээ дүгнэе заяа. За дүгнэхээс өмнө бас нэг юм ярьчээ. Би ингээ буурлуудаасаа бас нэг дундуур нөгөө уучраа болохгүй явж байгаа та бас нэг удаа асуусан байхгүй. Би ингээд тэртээ тэргүй ингээ би хүмүүсттэй жижиг сажиг юм дээр гомдоод байгаа юм чи яг яах ёстой юм бэ? Тэр хүмүүс ингээ намайг гомдоогоод байгаа чинь тэгээ надаас шалтгааллахгүй байна штэ. Тэгээд би тэр жижиг сажиг юм дээр ингээ дотроосоо өөрөөсөө гомдоод байгаа юм чинь яг яах ёстой тэрийг ингээ төвчээд авах ёстой мó дараад авах ёстой мó гэд асуухгүй юу. Тэгсэн чинь буурлууд болохоор чи ингээ нэг цэг дээр ингээ удаан байх юм бол одоо нэг туйл дээр удаан байх юм бол хизээ нэгэн цагт ингээд богшиж байгаа тесэрч дэлбэрэгч юм бол гарцаагүй гэж байгаа байхгүй. Одоо жишээлбэл чи ингээд уура барайл ингээд хүн болгон дээрлгүүлэл ингээд чимээгүй яваал ах юм бол нэг л өдөрт ингээд бүр амар тогширно. За эсвэл ингээд амар тогшроод зогсоо зайгүй тогшроод авах юм бол ямарваа нэгэн байдлаар ядраад ч юм хүн байнгын тогшин байх угаас боломжгүй ч те ядраад эсвэл нөгөө бусад хүмүүс нь энэ мө ямар тогшин амтан бэ гэж хугнуг дараад ч юм ингээд номхорно үсттэй ийм хоёр туйл дээр ингээд удаан байх боломжгүй угаасаа нөгөө зүг рүүгээ ингээд тесрэх учраас голыг нь олох ёстой л гэсэн байхгүй. Тийм ерөөсөө
голын нол надаа ингээ голын нол гэж амар их хэлдэг. Би ерөөсөө голын нол гэдэг үгийг ойлгоод байгаа юм яаж хийхээ ерөөсөө ойлгохгүй байхгүй юу. Нэг тийм болж байсан. За тэгээ эхнээс нь дүгнэх гэдэг шүү дээ. Би анх төрөхдөө ийм зөөлөн хүүхдээсэн байгаа байхгүй юу. Одоо харилцааны тал дээр өөрөөс шаардагдах зүйлийг хийдэг гэсэн үг. Юу гэдэг бусдыг ойлгодог, бусдын оронд өөрийгөө тавьж үздэг, бусдыг урамшуулдаг, бусдад ингээд чин сэтгэлээсээ ханддаг, сэтгэлээ өгдөг, ингээд бүх юм сэтгэлээсээ хийдэг ч юм уу ийм хүүхдээсэн байгаа байхгүй. Тийм байхдаа ингээд за тэр траума гэдэг нэг юм авцсан гэдэг байгаа шүү дээ. Одоо тэр ээжээс ээж байна уу, өвөөгөөс ээж байна уу, тэгээ ахаасаа ээж байна уу, найзуудаас ээж байна уу ингээд ойлгох хэрэгцээ маань дутцсан. Одоо өгөөд ээжиж одоо авах юм нь жоохон дутцсан. Яг бага наснд бол яа гэвэл би тэр чинь жоохон хүүхд учраас нөгөө том хүмүүсээс эргэн тойрноос юм тархлаа султай тэднээс арай л одоо байгаас илүү хамааралтай гэсэн үг байхгүй. Тэгээд тэр юмнууд нь ингээд дутаад удаан явчингууд би нөгөө өөрийгөө яаж хамгаалахаа мэдгүй юу яасан байгаа байхгүй. Дэлбэрсэн байгаа байхгүй. Дэлбэрхээрээ шууд ингээд бүх хүнийг блоклоод холдуулаад дахид сэтгэлээсээ хандахгүйг нь хандахгүй болгоод ингээд цор ганцаараа болоод орчноо гинт учир зүгөө бүгдийг ингээд ор мөргөө харчаад цэвэрлээ хийцэн гэсэн. Цэвэрлж хаяад тэгээд би ганцаараа чадна надад хинж хэрэггүй гэд ингээд улам ганцаардах мухардл руугаа үйлдэл хийж ингэж шийдвэр гаргасан байгаа байхгүй юу. За тэгээд аваа нэг эдгрээд ч гэх юм уу те нэг шинэ орчинд те нэг намайг ойлгодог нөгөө миний хүсэж авахыг хүсээд идэг юмнуудыг чинь өхөр хүмүүстэй орчиндөө орж ирэнгүүтээ ямар алдаа гаргасан гэхээр нөгөө өнгөрсөн амьдралынхаа туйлалтаа хольж утгаад нөгөө хүмүүс нэг жоохон жижиг сажиг те нэг жоохон сөрөг хандлага үзүүлэнгүүд нөгөө өмнө олон жил явцсан хуримтлагдсан нөгөө бохширмал маань сэдэрхээрээ яаж сэдэрдэг гэхээр хүмүүс угаасаа хизээш намайг ойлгодгоо. Хүмүүс угаасаа л ингээл намайг ойлгохыг ч хүсдэггүй. Хүмүүс угаасаа бусдын оронд өөрийгөө тавьж ингэж боддггүй ч гэдэг юм ингээд нөгөө хуучин нөгөө траума маань хөдлөөд нөгөө шинэ хүмүүсийг өмнөх хүмүүстэйгээ яг адилхан гэж бодоход тийм алдаа гаргаад байгаа байхгүй. Адилхан гэж бодонгуудаа одоо өмнөх хүмүүсийн надад хийсэн зүйлийг шинэ хүмүүс рүү авчирч тохоод тэгээд ингээд эмзэглээд угаасаа дандаа л хүмүүс юм байдаг гэдэг ингээд юм ороод байгаа л үзэгдэл яг одоо ингээд явж байгаа юм байна л та. За тэгээд тийм үзэгдэл явж байгаа учраас би өөрлөгөө ерөөсөө харж чадахгүй дандаа л бусдаас би ингээд зүгээр яж хагаад л хүмүүс намайг оролдоод уурын маань үргээд намайг гомдоогоод тэгээ би энэ хүнийг хүндэлж хагаад намайг одоо юу гэдэг хүндлэхгүй ингээд өстой хүмүүс дандаа л ийм гэл нөгөө л нэг ингээл нэг боддог тойрогт орчод байсан байгаа байхгүй юу. Тэнгүүд яг өөх авахын тухайд биш үү бэлэнчлэг сэтгэлгээтэй хүн чинь нөгөө авахын дархан байдаг гэдэг байна шүү дээ. Би болохоор үнэхээр ийм авах сонирхолтой амар хайр халамж нэгдэг анхаарал энэ төр ингээд хүнээс их нэхэд идэг тийм юм байхгүй юу. Тэгэгсэн хэрнээсээ өгдгүү гэвэл өгдөг. Би бол өгдөг заяа. Өгөхдөө яаж өгдгүү гэхээр тооцоотой өгöd өгдөг. Ийм өгөө аваагаа амар тэнцвэрлэх сонирхолтой гэсэн. Би өнөөдөр өгсөн бол маргааш би яг өгснөхийн хэмжээгээр ингээ авч явах ёстой гэж юмж бодоод байдаг байхгүй юу. Тэр нь болохоор одоо нөгөө л ааваасаа ингээд бүр бүх насаараа авцсан дадлаараа ер нь ингээ хүнд илүү юм өгч үзээгөө одоо ааваасаа авснаасаа илүү би аавдаа өгч үзээгөө учраас тгийх сэтгэлгээ надад ерөөсөө суугаагүй гэсэн. Тэгэнгүүт манай буурлууд энэ дээр юу гэж ярьдаг вэ гэхээр хүнээс би ингээ юм авах баг хэрэггүй гэж хэлээд байгаа байхгүй юу. Хүнээс одоо нэг лавг сүрэнгуй нэг бичлэг яваад байдаг шүү дээ. Тэр их сэтгэлийг би даахгүй тэр их сэтгэлийг би ингээ авч чадахгүй би даахгүй гэдэг нэг тэрхүү бичлэг яваад байдаг шүү дээ. Яг тэрэн шиг гэсэн үг. Одоо тэр хүнээс би ингээд сэтгэл авахаараа би ямарваа нэгэн байдлаар тэ бэлэг ертөнцтэй ч юм уу тэр хэм талаараа тэр хүний сэтгэлийг авсныхаа хариуд юм хариуцлагад ороод нэг тийм өрөнд ороод байгаа юм шиг болчтой юм байл та. Тэгэнгүүт харин ч ингээ хүнээс юм авахаас илүү ингээ өгөөлээ тэ бүр юу гэдэг байхгүй байсан ч үг гарахгүй байсан ч бүр ингээ шавхаад өгчл байсан ингээ хамаагүй дээр идэв шүү гэд манай бурал надад хэлээдсэн байхгүй юу. Тэг ингээ бодохоор тэр хүн надад юу бутааж өгөх нь хамаагүй би ингээл өгөөл ах хэвээр байна л да. Миний өгсний хариуд одоо би ингээд өгөө аваагаа тэнцвүүлгээд байна гэдэг чинь өгснийхөө хариу нэхэд байгаа л үзэгдэл юм байна. Буцаага авах гээд нөгөө авахын дарахт нь ажиллаад байна гэсэн үг байхгүй. Тэгэнгүүт зүгээр л өгөөл байдаа. Тэр хүн хариу өгнө үү өгөхгүй юу хамаагүй өгөөл байвал үг байхгүй байсан ч үг байлгаад үг гэд ингэх юм бол ингээд өстой хал палгүй
байдгаа гэж бурал манадад зөвлөсөн. Тэгээ угаасаа би ер нь надад тэр зөвлөгөө бол их таалагдсан л да. Яг тэгвэл би хүнд тийм өртөө ч юм уу ийм хүнээс илүүг бас аваад авах тийм дуртай хүн биш. Ер нь ягаад ч юм би хүнээс ингээд авах ёстойгоос илүүг авах айгу дурггүй. Надад нэрээ нэг юм жоохон хүнд ачаа олж ирээд байгаа юм шиг санагддیں۔ Ингээд нөгөө өөрлөгөө бусдаас буруу хайх биш, өөрлөгөө төвлөрөөд эхлэхээр юу олж харсан бэ гэхээр би ингээд тэртээ тэргүй тэр өнгөрсөнд очиж багнасаа өөрчилж чадахгүйгээс хойш тий өнгөрсөнд очоод тэр ганцаараа байсан мөчүүдийг олон хүнтэй харилцаагаар сольж чадахгүйгээс хойш одоо би юу хийх ёстой вэ гэдгээл бодох ёстой юм байл л дээ. Тэгэхээр одоо болохоор би ингээд харилцаан дээрээ аль болох юм өдөр тутамдаа юм хүнтэй амьд харилцаанд орж явах дээр жишээлбэл анхаарах. За эсвэл илүү юм төвчээртэй байх, бусдыг одоо ойлгох, бусад хүмүүст юм сэтгэл гаргадаг тэр нөгөө хуучин багтаа байсан зан чанаруудаа буцааж олж авах ийм шаардлагатай болцсон юм байлээ. Би хэдий багтаа тийм хүн чинь амар сони ингээд нөгөө багтаа тийм байсан чигээрээ өөрийгөө байгаа гэж бодоод идэм лээ. Гэтэ би дотор маань тэр маань байгаа ч гэсэн тэрийг ингээд гаргахаа болоод цоожлцсон байхгүй амьдралын явцад нөгөө хүмүүсээс авсан травманаасаа болоод одоо би хүнийг ойлгоод намайг хүн ойлгодгүй юм чинь тэгвэл би хүнийг ойлгохгүй гэдээ ингээд цоожлцсон гэсэн. Тэгээд нөгөө түрүү яагаад юм өгөө авааны тухай ярьсан бэ гэхээр намайг ойлгосон ойлгоогүй би л ингээд ойлгож байх хэрэгтэй байл да. Ямар ч тохиолдолд хэнийг ч байсан гэсэн. Тэгжил байвал одоо тэр гомдохгүй байх, уурлахгүй байх нөхцөл байдал чинь үүсэх юм байлээ. Яагаад гэвэл уужуу хүн чинь жижиг сажиг юм дээр яагаад уурлах байгаа юм гэхээр тэр жижиг сажиг хүмүүсийн гаргаад байгаа зан чанарыг энэ хүн яагаад ийм зан чанар гаргаад байгаа гэдгийг ойлгоод байгаа байхгүй юу? Тийм учраас нөгөө жижиг сажиг юмд уурлахаас илүү нөгөө хүнийг ойлгож байгаа учраас тэн дээр ингээд тэрийг ингээд томруулж асуудал ерөөсөө болохгүй ингээд өнгөрөөж чадаад байна гэсэн үг юм байлээ л дээ. Тэгээ бид нар ч болохоор нэг сони ингээд траума гэл тэл тэр трауманаасаа л засах хэрэгтэй юм байна гэд яриад байдаг шүү дээ. Тэрийг олж таних нь бол зүйтэй. Гэтэ тэрэн дээрээ төвлөрөөд бол ямар ч ашиггүй гэдэг нь эндээс би бол ингээд үгэнж байгаа. Яагаад гэвэл өнгөрсөнд очиод тэрийг засч чадахгүй. Дээрээс нь тэрийг уучлаа гэд ямар ч өөрчлөлт гарахгүй байхгүй юу. Миний хувьд бол би тэднэрт ингээл гомдоол ингээл зүрх сэтгэл дотроо одоо юу гэдэг үш хонцонтэйгэл ингээл байдаг юм байхгүй. Надад бол би тэднийг эдэнэ ойлгоод ингээд надад ямар ч асуудал биш. Гэхдээ тэндээс үүссэн үр дүн надад асуудал болоод яваад байгаа чинь арай өөр зүйл байгаа байхгүй юу. Тэндээс үүссэн миний энэ харилцааны нөгөө ингээд богшиж явж байгаад гинт дэлбэрээд ингээд явцсан үйл явцыг бүр ингэж нарийн ухаж төвөхгүй бол яг хаанаас гаралтай ямар алдаа яаж гараад байгааг нь ойлгохгүй юм билээ л дээ. За ингээд нэг юм эн чинь энэ ив сахих гэдэг чи одоо юм хоёрхан үг хідэж ямар амар юм цогц ойлголт байсан бэ гэд ингээд бараг сайн бичиж зурхгүй болол дунд нь дахиад төрж гээд байгаа юм шиг нэг юм нэлээ юм агуулга өргөнтэй сэдв болчиход байгаа байхгүй юу. За ингээд нэг юм ойлгоод авлаа да гэд яасан чинь яг буурал надад юу байсан дахиад жоохон зэгцэлж өгсөн байхгүй юу. Тэрийг би нэг хальт ярьжээ. Буурлынхаар бол ив сахих гэдэг нь нэгдүгээрт өөрийгөө таних ухаан, хоёрдугаарт бусдыг таних ухаан. Тэгээ энэ хоёрыг ингээ хослуулж чадах юм бол ив сахиж чадна гэж хэлж байна лээ. За энэ нь юу гэсэн үг вэ гэхээр нэгдүгээрт өөрийгөө таних ухаан буюу өөрийгөө төгс биш гэдгийг мэдэх тусмаа хүлээлттэй баг тавина. Тэгээд өөрийгөө төгс биш гэдгийг мэдж байгаа хүн чинь бусад хүмүүсийг төгс биш гэдгийг ойлгодог юм байл та. Тийм учраас өрөөсөө ч бусдаас ч төгсийг хүсч хүлээхээ болохоор ууж болдог юм байна. Тэгээд ууж болох тусмаа л ийм том орон зайгаар сэтгэн жижиг юм дээр ингээ анхаарал хандуулахгүй жижиг юм дээр сэтгэл хөдлөлтөд автахгүй гэсэн. Тэгээд одоо тодорхой тухайн нөхцөл байдал асуудал дээр өөрийгөө эхлээд нэгжих ёстой гэж байхгүй юу. Надаас юу шалтгаалаад байна гэдгээ төрүүлж бодож явах ёстой. Эхлээд өөрөөсөө шалтгааллах юмаа хийхгүй бол шууд бусад руу чиглээд одоо өөрөөсөө шалтгааллах юмаа хийгээгүй шууд бусдаас бурууг хайгаад одоо энэ ихний үе шатаа алгасаад хоёр дахь бусдыг таних руугаа шууд үсрээд орчих юм бол юу яд юм бэ л да. Шууд цэвэрлэх гээд идэм бэ.
бүх хүнд ингээ хатуу хандах гад өчүүхэн хандах гад байдаг юм байна. Тэгэхээр эхлээд өөрийгөө нэгж нь би ч гэсэн хүүхдүүдтэй муухай ханддаг шүү дээ. Тэр цэцэрлэгийн багш ядраал байлгүй дээ. Би ч гэсэн одоо хүнийг ойлгохгүй байдаг шүү дээ. Тэр найз маань ч гэсэн хүн юм чинь тэгээл байлгүй гэж ингэж өөрлөгөө хандаад өөрөөсөө чадах бүхнээ хийгээд тэгээд тухайн нөхцөл байдалд бусад хүмүүсийг ойлгох ухаанаа ажилуулад дууссан бол дараагийнх буюу 2 дугаар үе шат бусдыг таних ухаан гэдэг рүүгээ орох юм байл та. Энд нь болохоор нөгөө илт ийм эвийг сэтгэхгүй, илт хор хохирол үзүүлээд байгаа тэ маш юм хар муу санаатай ч юм уу. Тийм хүмүүсийг бол ялгаж таниад өөрийнхөө орчныг цэвэрлэх. За ямар нэгэн бүл хамт олон байлаа гэхэд тэр бүл хамт олноо цэвэрлэх. Тэгээд эсвэл за бүр цэвэрлэхгүй маа гэхэд хохирлоор нь хэмжиж үзээд тэр хүнийг хизээд нь өнгөрөөж, хизээд нь өршөөж, хизээд нь цэвэрлэхээ шийдэх чадварыг бусдыг таних ухаан гэдэг юм байна. Гэдгийм байж яг зүгээр юм ойлголтын надад өгсөн яг юм зэгцэлж онлоор нь бол хэлээгүй шүү. Тэгэхээр нөгөө бага наснда би бол угаасаа юм одоо бусдыг ойлгодог одоо хөөрхөн юм сэтгэлтэй хүүхэд төрсөнтэй тэр чинь хүүхэд хэмжээ аргагүй шүү дээ. Тэгээд юу яасан бадаахгүй. Тэгээд нөгөө бусдыг таних ухаанаа ийм гүйцэд ойлгож амжаагүй юм харилцааны дутмаг байдалтай явж байгаа дээрээ шууд ийм бухшмал аваад эхэлсэн бусад хүмүүсээс нөгөө сэтгэл гаргасныхаа хариуд тэр одоо тэнцэх хэмжээний сэтгэлээ авч чадаагүй юм дутагдж явсаар агаад бухшраад дэлбэрхээрээ бүх хүнээс холбоо таслаад ингээ гэрээсээ гарахаа байгаад бүр ингээд зожигроод одоо өрөөнийхөө буланд шигдээ суудаг хүн болсон. Тэгээ шигдээ суучгаар ажил явахгүй одоо хийсэн бүтээсэн юмгүй харилцаа явахгүй ингээд тахаар хүн амар хүчтэй сэтгэл готролд угаасаа ундаг энэ тайлбарлаад тах зүйлгүй ойлгомжтой. Ингээд нөгөө үндсээ сайн ойлгохгүй байгаа учраас өөрийнх нь буруугаас биш бусдын буруугаас болж үүссэн тэр алдааг өөрөө яаж залруулгаа, өөрийгөө яаж хамгаалгаад таниагүй байжгаад тэр алдаан дээрээ суурлаад ингээд буруу шийдэл гаргалгаа хийгээд явцсан гэсэн үг байхгүй юу? Гэхдээ бусдын буруугаас болж яг за би ингээ хохирол амсчээ. Гэхдээ тэр хүмүүсийг эсвэл тэр өнгөрсөн цаг хугацааг өөрчилж чадахгүйгээс хойш одоо би юу хийх ёстой вэ гэдгээ олж харсан нь тэр бэлэнчлэх сэтгэлгээ гэдгээ олж харсан үйл явц байхгүй. Тэгэхээр би ингээ өнгөрсөн дожоо өөрчилж чадахгүй. Тиймээс одооноос би арай өргөн цар өрөөдөө уужуу сэтгэхийн тулд харилцааны асуудал дээр ч гэсэн бэлэнчлээд бусдаас бэлэн юм нэхээд өөрөө өгөхгүй те хүнлэгдэх юм хийгээгүй байж хүндлүүлгээд нэхээд ч юм уу юу гэдэг ойлгогдохоор өөрийгөө илэрхийлээгүй байж ойлгохсонгүй гэж уурлаад ч юм уу ингээд яваад байгаагаа л олж харахгүй байсан юм байна. Нөгөө угийн би багтаа ингээл тэрийг мэддэг байсан учраас одоо ч тэрийг хийгээд байгаа гэж өөрийгөө бодоод байгаа байхгүй юу. Гэтэ аль хэдийн ингээд нөгөө хохирол авсныхаа үндсэн дээр тэр нэг багтаа хүний юм IV-г болоод ингээд нэг наантай цантай байдаг чадвараа аль хэдийн нөгөө алдсан гэдгийг өөрөө анзаарахгүйсэн гэсэн. Нэгдүгээрт ингээд өөр дээрээ ажиллах юм байна. Тэгээ за өөр дээрээ ажиллаад одоо юуг бас нэмэх ёстой вэ гэхээр нөгөө бусдыг таних буюу үнэхээр намайг хохироогоод үнэхээр тэ юу гэдэг би ингээд сайхан уужуу хандаад байхад тэр хүн одоо бүр миний уужуу байдлыг ашиглаад намайг одоо юм хит их дээрлэх одоо хит ингэж удаан өөрийгөө ингэж дээрлэхүүлж бас явж болохгүй нэ штэ. Тэрийг ингээд хэмжээ хязгаарт нь хүмүүсийг хэмжээ хязгаарт нь байлгаж өөрөөсөө болж чадах бүхнээ хийж харилцаа гэдгээ одоо хамт олонний төвшөнд байна уу, найзууд нөхдийн төвшөнд байна уу, нийгмийн төвшөнд байна уу хамаагүй ингэж хийж нөгөө харилцааны чадвараа нэг баг зэрэг ахиулах юм байна л та. Тэгээд хүн чинь нөгөө бэлэнчлэх сэтгэлгээгүй байхын хэрээр л хүнээс юм хүлээгээд хараад байхаас илүү өөрөө л оролдож үзээд хийдэг, ярьдаг болохоор тэр хэмжээндээ миний чадвар өсөд явна гэсэн үг байхгүй. Би тэгээд ингээд чадварлаг хүн болчвол хүссэн үсээгүй хүмүүс өөртөө намайг тоон, өөртөө намайг хүндэлнэ. Тэрийг би ингээд нэгсэн нэхээгүй, хайсан хайгаагүй ингээд гуйж авахгүй ер нь бол ингээд өөрөө ирнэ гэсэн үг юм байл. Эцсийн үр дүн нь тийм, өөр дээрээ ажилласнаар гарах үр дүн нь тийм байх юм лээ. За тэгээд жоохон ойлгомжгүй болсон байж магадгүй энийг ингээд яг бүр таг гэж зэгцлэхээр би өөрөө дунд нь толгой хэрэгчээд энэ бичлэгийг баг 2-3 бичлээ. Гэтэ яг ингээд яаж яагаад ингээд бууралд нэг ингээд дүгнэлтэйжээ дахиад нэмж ингээд бодуулаад ингээд бүр маш юм цогцоор юм ойлгуулах гад
оролцсон. Гэхдээ би яг тэрийг бүр бүтнээр нь гаргаж бичиж чадсан эсгээ бол сайн мэдэхгүй байна. Гэхдээ та бүхэн хэрвээ яг миний хэлгээд байгаа санааг бүрэн гоё ойлгоод өөртөө хэрэгжүүлэх юм бол маш хэрэгтэй бичлэг болсон байх гэж би бодож байна. Тэгээ бүгдээрэнд нь амжилт хүсье. Дараагийн бичлэгээр уулзцгаая. Түр баяртай.